За өнөөдөр 12 сарын 10-ны өдөр олон улсын хүний эрхийн өдөр. Одоогоос 36 жилийн өмнө хүүхэд залуучдын соёлын төвийн гадаа анхны улс төрийн цуглаан болж Монгол улсад парламентын арчлал зах зээлийн эдийн засгийг зохицлоох харьцсан хувьсгал бол эхэлсэн байдаг. За яг энэ өдөр бол одоо бас өнгөрсөн 36 жилийн түүхэнд Монгол улсын хувьд байгуулсан маш том гэрээ болохын оюутлогоо гэрээтэй холбоотой асуудлыг Монгол улсын парламент нээлттэй сонсголоор хилцэж байгаа явдал бас их ач холбогдолтой санагдаж байна. Яагаад вэ гэхээр энэ цаг мөчтөр бид нар бас өнгөрсөн жилүүдийнхаа тодорхой шийдвэрүүдэд бас үнэлт өгөх нь чухал гэж харж байгаа. За даваа гарагт болсон сонсгол болоо одоо өнөөдрийн сонсголын хүрээнд бол Улсын хурлын 40-50 дугаар тогтоолууд бол монголчуудын хүсэл зориг байсан. Засгийн газар эдгээр тогтоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй байсан. За одоо энэ 40-р тогтоолын хавсралтад тухайлах юм бол ингээд 9 зарчмыг маш тодорхойлцсон байна. Тэгээд энэ 40-50 дугаар тогтоолууд дээр бол одоо санал нийлээгүй гэдэг юм уу эсэргүүцсэн гэдэг байр суурийг бол өнөөдөр хүрэлцэн ирсээр их хурлын гишүүд бол илэрхийлсэнгүй. Гагцгүй энэ тогтоолын хүрээнд гэрээ байгуулах ёстой байсан засгийн газар яг энэ тогтоолд нийцүүлж гэрээгээ байгуулсан уу гэдэг асуудлыг л өнөөдөр бид нар энд яриад байгаа. Тэгэхээр өнөөдрийн сонсголын одоо үр дүнгээс одоо бас энэ дээр бас нэг тодорхой нэгцэн ойлголтод хүрээд гарах нь бол их чухал гэж харж байгаа. Тэгээд өнөөдөр 16 жилийн өмнө оюутлогын гэрээ байгуулагдчих үед улсын хурлын гишүүнээр ажиллаж исэн маш олон гишүүд ирсэнд бол маш их баяртай байна. Харамсалтай нь тухайн үед засгийн газрыг тэргүүлж исэн, ерөнхий сайдаар ажиллаж байсан Баяр Сүбаталд нарын хүмүүс ирсэнгүй. За манай газар нутагт хэрэгжиж байгаа ийм том төслийн үйл ажиллагаанд бид шууд утгаар оролцох ёстой, мэдээлэлтэй байх ёстой учраас оюутлогоо төсөл тодорхой хувь эзэмших ёстой гэсэн агуулга бас тухайн үед бол яригдчихсэн гэж ойлгож байгаа. 2009 онд улсын төсвийн орлого 2 их 80 төгрөгтэй тэнцэжсэн. Гэтэл 4 тэрбум $ам гэрээ яригдаад ороод ирсэн. Тэгэхээр тэр утгаараа энэ гэрээ бол яг 2009 оны хувьд бол монголчуудын хувьд бол маш их одоо том агуулгаар нь харах ёстой юм зүйл байсан. Тийм учраас 34% эзэмшнэ гэдэг зөвхөн ашиг орлого олох гэдэг явдлаас гадна тус компани засаглалд оролцох, шийдвэр гаргахад оролцох бас давхар хүсэл зоригийг агуулж исэн гэж ойлгож байгаа. За сая улсын хурлын дарга Дэмбэрэлгүй гэрээний хэрэгжилтийн талаар маш тодорхой байр суурийг илэрхийлээ. Та бас энийг бас дэлгэрүүлж хэлнэ үү гэж хүсэж байна. Хууль зөрчсөн гэрээ гэж бас сая хэллээ. За 2012 онд улсын хурлын даргаар ажиллаж эхэлсэн Жаргалан гишүүнд нэмэлт тодруулга. Зээнх бол даргаас бас саяны асуудлуудыг асууя. Улсын хурал дээр хилцүүлэг явж байхад хөрөнгө оруулалтын гэрээнд ер нь ямар зүйлд ач холбогдол өгөх ёстой гэж үзэж ийсэн бэ? Менежментийн төлбөр болох 6% асуудал ер нь улсын хурал дээр яригдсан уу? Сая энэ талаар бас нэг дурдсангүй. За Rio Tinto компани өчигдөр менежментийн төлбөрт нийтдээ 1.1 тэрбум $ам авсан гэж хэлсэн. За борлуулалтын орлого 16 тэрбум $ам байснаас 1.1 тэрбум $ам зөвхөн менежментийн төлбөрт өгчээ гэж ойлгож байгаа. За сая эрчим хүчний асуудал бас яригдлаа. За эрчим хүчний асуудал дээр бас байр суурь хэлнэ үү гэж их хурлын дарганараас хүсье. За зис цэвэршүүлэх үйлдвэрийн талаар ярьж байна. Энэ асуудлыг гэрээнд ямар байдлаар тусгасан бэ гэдэг талаар бас Бадамсүрэн гишүүн тодорхой нэмэлт тайлбар өгнө үү. За Даваасүрэн гишүүн оюутлогын ХК-гийн төссөн татврын талаар давч дурдсан. Татврын ерөнхий газрын албан агчид оюутлогын төлсөн нийт татврыг оноо тодорхой ойлж протокол тэмдэглүүлэхийг бас хүсье. За Жаргалан гишүүн Гарагт Rio Tinto компани менежментийн төлбөртөө нийт төсөл ихснээс хойш 1.1 тэрбум $ам авсан гэж хэлсэн. За сая Монгол улсын засгийн газар, татврын ерөнхий газар төсөл ихснээс хойш нийт 1.8 тэрбум $ам бүх төрлийн татварт авсан гэсэн энэ хоёр тоог бид нар бас харьцуулах нь зөв баг. За өмнөх асуултуудад энх бол дарга тэрвш тав гишүүн хоёр нэмээд хариулъя. Тэгээд төгсгөлд нь би энд сууж байгаа өндөр дэд албан тушаал хашиж ирсэн улсын хурлын дарга ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн хүмүүс болон эдийн засгийн байнгын орны дарга Зэ Баяр сайхан нараас нэг тодорхой асуултыг асуумаар байна. Улсын хурлын 40-50 дугаар тогтоолууд хэрэгжсэн гэж та бүх үзэж байна уу? Улсын хурлын дарга Лүндэ Жанцсан, Дэмбэрэл, Инх болд Монгол Улсын ерөнхийлөгч Багвант инх баяр. Тэгээ эдийн засгийн байнгын орны дарга Баяр сайхан дарга.